Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах Ундрал подкастын энэ удаагийн дугаарын зочноор нийслэлийн Монгийн цогцлбор сургуулийн дэд захирал Болд Баяр багш маань ирсэн байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Ундралдаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд маш гоё зоригтой юм гоё подкаст эхлүүлж байгаад бас баяр хүргэе. Баярлалаа. За хоёлаа яриагаа таны ажлын гараа хизээгээр эхэлж иваа. Ямар байгууллага дээр ажиллаж исэн бэ? Монгийн цогцлбор сургуультай хизээнээс эхэлж ажиллаж байгаа гэдээ асуултаа эхлээд яриагаа эхлүүлье. За ер нь бол би яг ажлын гараа эхлэхдээ ер нь бол дандаа яг хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. За 2000 оюутан байхдаа ер нь бол олон улсын хүүхдийн найрамдал цусланд багшилж эхэлж исэн. Тэгээд энд ороход бол багшилж исэн хүмүүс айгүй сайн мэдэх байх ингээд яг нэг реалити шоунд орж байгаа юм шиг айгүй олон юм дамжсатай шалгууруудыг шалгалж хамгийн анхны ажлын гаргаа эхэлжсэн. За тэгээд дараа нь 2008 онд оюутан байхдаа ажиллаад Монгийн сургуульд хамгийн анхны ажлын гараагаа бас яг үндсэн ажилтнаар бол бас яг эхэлжсэн. Найрамдалтаа бол яг зуны ээлжийн багшаар ингэ шалгуулад орж ирсэн. Тэгээд миний яг үндсэн мэргэжил бол орос англи хэлний багш мэргэжилтэй. 2008 онд Монгийн сургуульд багшилж байгаад тэгээд дундуур нь яг Шанхайд магистрийн сурах зорилгоор Шанхайд бас нэг 2 жил сурж агаад. За тэгээд буцаад Монголдо ирээд Монгонд бас нэг жил ингэж ажиллаж агаад санхүү эзэнс хийх сургуульд англи хэлний багшаар нэг 10-аад жил ажилласан. За одоо бол би нэг 2-3 дахь жилдээ буцаад Монгийн сургууль дээрээ бас ирээд ажлын саналыг хүлээж аваад тэгээд бас л адилхан хүүхдийн төлөө ингээл явж байна да. Зүг. Таны хувьд бас их сургуульд багшлах, ерөнхий боловсролын сургуульд ажиллах хоёр гэдэг ингээ хоёр бас өөр төвшний боловсролын байгууллагад ажилласан биз дээ. Тэдний ер нь ялгаа онцлог нь юу байсан бэ таны бодлоор? За ерөнхий яг нөгөө зарчмын хувьд бол ойролцоо. Мэдээж нөгөө сурж байгаа суралцагчдыг бол нөгөө мэдлэг нь яах юм, чадвар нь яах юм, хандлага нь яах юм гэдэг тал дээр бол мэдээж анхаарлаа хандуулна. Хамгийн гол анхаарсан зүйл бол ерөнхийдөө бол үнэлгээ тий тэр бол яг нэг сургууль болон дунд сургуулийн хооронд жоохон бас ялгаатай, чанарын бас жоохон ялгаатай. Тэгэхээр бид нэр ямар нэгэн сургуульд явуулж байгаа бол саяын түрүүний миний байнга хэлдэг тэр мэдээ чадвар хандлага гэж зүйлүүдээр бол заавал тэр үнэлгээг бол нэлээд өндөр түвшинд тий үнэлгээ гэдэг чинь өөрөө бол хэмжилтийг хэлж байгаа тий. Тэгэхээр тэр хэмжилтүүдийг бол ер нь бүх шатнууд дээр маш сайн хийх ёстой юм болов гэж анзаарсан. Тэгээ яг их сургууль болон дунд сургуулийн хоорондын яг миний ихэнд анзаарсан зүйл яг үнэлгээ хэмжилтүүд байсан. Тэгэхээр яг л би яг энэ хэмжилтүүд болон энэ үнэлгээнүүд дээр бол нэлээд жоохон ач холбогдол өгж байна. За тэгээ яг сургуулийн бүтцийн хувьд гэх юм бол яг дунд сургууль бол манайхан бол ихэнх сайн мэдж байгаа. Тийм ээ, бүтц нь бол арай өөр. Их сургууль бол бас арай өөр. Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар ялгаатай вэ гэхээр дунд сургууль дээр бол дизайн гэх юм уу те яг удирдлагын ийм дизайн загварчлаг гэдэг зүйл бол жоохон тутмаг байж магадгүй. Харин ихтэй сургуулиуд дээр бол тэр загварчлал гэдэг зүйл бол нэлээд сайн явагддаг. Ер нь бол удирдлага гэх юм бол гол юм юу хэлж байгаа гэхээр хамгийн зөв юм загварчлалыг хэлээд байгаа. Бүх оролцогч талуудыг аль болох өөрөө өгөөжтэй байлгах те. Тэр яг тэр загварчлал дээр бас нэлээд юм ялгаа болж байгаа харагдаж байгаа. Загварчлал нөгөө бизнес моделийн хувьд удирдлагын бүтц юуных нь хувьд гэсэн үг. Би саяхан яг бүх зүйлүүд дээр ерөөсөө яг суралцсан процесс байгаа тийм багш нь яах юм, суралцагч нь яах юм, удирдлага нь яах юм те, хөтөлбөрүүд нь яах юм, за тэр үнэлгээнүүд яах юм те, тэр үнэлгээний хэмжиж байгаа хэмжлүүд нь яах юм гэдэг ер нь бүх зүйлүүд дээр яг энэ тэр загварчлалыг бол нэлээд шат чатандаа айгуу сайн ярилцсан ш те, айгуу олон юм хэлцүүлүүдийг хийгээд тэгээ тэр загварчлал дээр бол нэлээд жоохон ажилламаар юм шиг санагдсан надад бол тий. Ерхий боловсролын сургууль гэдэг бүх зүйл дээр гэсэн үг тий. Одоо та Монгийн дээр сургууль дээр цогцлбор сургууль дээр 3 жил болж байгаа. Тий, одоо 3 дахь жилдээ ажиллаж байна тий. Орж ирэл та тэгвэл илүү юм загварчлал дээр төлөвлөрөөд явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Таны одоо эхний хийсэн өгөө хийгээд те бас үр дүнгээ гаргаад эсвэл процесс дундаа явж байгаа загварчлалын аргуудаас хуваалцвал те яг энэ хэсэг дээр нэг ийм сайжруулалт би хийгээд явж байна те ийм туршилтыг явж байна гэж хуваалцвал за нөгөө дизайнчлал тэр загварчлал гэж хэлээд байгаа зүйл бол ер нь бол
сүүлийн үед бол одоо яг энэ ихтэй сургуулиуд болон энэ боловсролын салбарт одоо бас entrepreneur гэдэг ойлголт бас их гарч ирж байгаа. Тэр нь бол entrepreneur бол яг нийгмийн асуудлыг айгүй юм зөв өнцгөөсөө зөв шийдэх тийм шийдвүүдийг хэлээд байгаа. Тэгэхээр entrepreneur-ийн одоо хамгийн гол бас нэг хүмүүст ингээд өгж байгаа гол мессеж нь ердөөсөө аливаа нэгэн зүйлийг зөв удирдаа, зөв хүмүүстэй бүх оролцогч талуудтай өгөөжтэй байх юм бол хамгийн оновчтой тийм загварчлалыг бий болгоо гэсэн ийм одоо концепттэй явдаг. За яг тэр утгаараа ч гэсэн бид нар одоо Монгон дээр ч гэсэн бас те яг энэ ямар байж болох уу? Одоогийн одоо эцэгчүүдэд ямар хүлээлт байна? Хүүхдүүдийн хэрэгцээ юу байна гэд одоо Азийн орнуудад болон одоо Монголдо бас ингээд олон юм судалгаанууд одоо ажиглалтууд те ингээд хийж байгаа. Тэгээ энэ үндсэн дээрээ бид нэр 2 жилийн өмнө Солонгосын компанитай хамтраа бид нэр химэл оюухан кодчлалын хөтөлбөрийг оруулж ирсэн. За яагаад химэл оюухан AI гэж тодтолтой хэлж байгаа вэ гэхээр бидний одоо хүүхдүүд хэрэглэж байгаа роботууд маань өөрөө AI робот гэж явдаг. Мэдээж одоо AI-ийн одоо олон одоо үзүүлэлтүүд байгаа те жишээлбэл тэр үзүүлэлтүүд яг салбарууд байгаа те жишээлбэл тэр deep learning гэж яриад байна те. Тэгэхээр эндээсээ тэр бага насны тэр 3 4 настай хүүхдүүд болон 6 настай хүүхдүүд те бага сургууль, дунд сургууль, ахлах насандаа энэ Азийн орнууд ер нь яг яаж тэр химэл оюухныг хэрэглээд байгаа гэхээр нэлээд хөгжсөн байна. Тэр Япон, Солонгос төр бол одоо бага насны хүүхдүүд 3 4 настай зүгээр тоглонгоо тэр AI гэдэг зүйлийг мэдэрч эхэлж байна те. Роботуудтай бол бүр ингээд аюулсан харьцаад эхэлсэн ийм байж байна. Тэгэхээр Монгол хүүхдүүд бас ягаад одоо болохгүй гэж те. Тэгэхээр бид нэр 2 жилийн өмнө энэ химэл оюухан кодчлалын хөтөлбөрийг эхлүүлсэн байж байгаа. За энэ маань бол бас яг цэвэр юм одоо робот суурьтай. За энэ робот суурин дээрээ тулгуурлаад бол хүүхдүүд маань тэр үйлдлийн дараалал те. За тэр програмчлал кодчлал те тэр хэлнүүд байна одоо програмчлалын хэлнүүд энэ тэр Python гэж хэлээд байгаа, C гэж хэлээд байгаа, ямар хэлнүүд байгаа те. Тэдний ерөнхий ухагтхуунуудыг бол ингээд сайн ойлгож манай сургуулийг бол төгснөө л гэсэн. Тэгэхээр энийг бол бид яг 2 жилийн өмнө эхлүүлсэн байна. 2 жилийн өмнө эхлүүлсэн гэхээр 1-р ангиасаа бүр эхлээд одоо 3-р анги руу орж ирж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэнгүүт 1-р ангийн хүүхдүүд маань дөнгөж одоо А усыг сураал бичиж эхэлдэг. Тэрнийхээ хажуугаар гадаад хэл суралцсан, AI суралцсан гэх ингээ олон төрлийн шин хогтгоныг сураад эхлэхээр бага ангийн хүүхдүүдэд хэрэг ачаал үсэж чинь тэрэн дээр та хэд маань яаж зохион байгуулж байгаа юм? Яг одоо нийслэлийн боловсролын газар бол ер нь манай одоо боловсролын бодлого бол өөрөө бас яг нөгөө хүүхдийн сэдвийн онцлог тохируулаад мэдээж одоо өгөх хувцаа гэж байгаа, агуулга гэж байгаа. Тэгээ тухайн насанд бол нөгөө өгж байгаа агуулгын хувцаа бас их туурсан байх хэрэгтэй тий. За тэн дээр тулгуурлаад яг одоо бол та хэд маань одоо манай үзэгдэж ч гэсэн мэдэрч байгаа аав ээжэд маань мэдэрч байгаа бах те 3 настай хүүхэд 5 настай хүүхдүүд 6 настай хүүхдүүд ер нь бол гар утас гэдэг зүйл компьютер гэдэг зүйлтэй энтэй бол ингээд маш хурдан хугацаанд ойлголцоод маш хурдан хугацаанд сурж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн одоо яг энэ технологи өөрөө ингээд хөгжөөд ингээд явж байгаа учраас хүүхдүүдийн хүлээж авах тэр одоо потенциал те тэр потенциал бол нэлийн өндөр байгаа. Тэгэхээр нэг зүйл нэг хэлээл шууд хүлээж авч ялангуяа технологи дээр болохоор ингүүл ингэчтэй юм байна. За тэгээд ерөнхийдөө манай сургууль дээр бол одоо 6 настай хүүхдээр яг эцэг бид нар сонголт өгж байгаа юм л да. За ирээдүйд 12 жилийн дараа танаа хүүхд ийм нийгэмд очин шүү. Энийг заавал мэдсэн байх хэрэгтэй шүү. Заавал гүнзгий байх нь албагүй те. Гэхдээ ямар нэгэн байдлаар мэдэрдэг, чаддаг, ойлгодог ийм байх хэрэгтэй те. Тэгэхээр бид нар бол яг эцэгчүүдтэй бол одоо сонголт бий болгож байгаа. Энэ сонголтын дээрээ тулгуурлаад манай эцэгчүүд маань бол одоо сонголтоо хийгээд за би энэ ангид ийм хөтөлбөрөөр ингэж явуулъя. Тэгэхээр ачааллын хувьд бол одоо харьцангуй одоо улсын сургууль гэдэг юм уу бусад сургуулиудыг бол жоох ачаалтай байж магадгүй. Гэхдээ энэ 2 жилийн хугацаанд бол 6 настай хүүхдүүд ямар ч төөртгүйгээр маш одоо чадварлаг хүлээж авч байгаа гэх юм уу тийм байна. Яг л тэднэрт бол нэг хүндрэл ингээд очиж зөвхөн одоо тоолонгоо ингээд сураад явчихж байгаа учраас айгүй сайн хүлээж авч байгаа. Монголын цэцлбэр сургууль маань өөрөө одоо өмчийн хэлбэрийн хувьд ямар хэлбэрийн юу вэ? Тэгээ ер нь төрийн сургуулиуд ч юм бол яг нэг төрийнхөө цөм хөтөлбөрийг л заавалчгүй хэрэгжүүлээ явдаг шүү дээ. Тэгэхээр Монголын цэцлбэр сургуулийн хувьд таны хэлж байгаа шиг AI ингээд төрийн цөм хөтөлбөрөөс гадна ингээ өөрөөсөө бас сонголт хийх хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр та өөрийнхөө сургуулийн одоо онцлогийн талаар ялангуяа өмчийн хэлбэрийг хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлавал. Яг манай Монголын сургууль 1992 онд байгуулагдсан.
За 92 онд яг нөгөө ардчлал одоо нийгэм солигдчихсэн ийм цаг үе байгаа. Тэгэхээр тэр цаг үед бол одоо боловсролын салбар бас яг яаж одоо ардчлал бий болгох, яаж ийм ардчилсан боловсролыг гаргах юм те. Яг хүн болгоо ингээд нэг оюун ухаанаа уралдуулж ирсэн ийм үе байгаа. 90 онд гарлаа 2 жилийн дараа те. Яг манай Монгоны гэдэг концепц бол Монгол улсын одоо гавьяат багш лавг гэдэг багш маань бол одоо 1991 онд одоо яг энэ концепцийг бол гаргаж ирээд 92 онд бол яг энэ одоо Монгон төслийг одоо уралдаанд шалгаруулад одоо яг энэ шинжилгээний уралдаанд шалгуулах энд ингээд Монгон төсөл маань бол одоо шалгарч ирсэн гэж хэлж болно. За тэгээ энэ гол онцлог мөн чанар нь юу вэ гэхээр бол за хуучны одоо байсан одоо боловсролын тогтолцоон дээр одоо яг 1-р ангийн хүүхэд орохдод тэр байлгаас өгөгдсөн одоо өгөгдөл нь яг юу юм те тухайн хүүхд төр жишээлх юм бол одоо урд нь бол тийм ойлголт ерөөсөө байгаагүй. За 1-р ангид орсон бол чи яг энэ одоо хөтөлбөрөөр ингэж яваад 10 дахь ангид төгслөө ингэж явна гэдэг яг ингэ заачдаг байсан. Гэтэл Монгол сургууль яасан бэхээр эцэгчүүдийн өмнө одоо сонголт бий болгож байгаа. За танаа хүүхд хэрвээ урлагийн авьяастай бол магадгүй эцэгчүүд маань анзаарсан байдаг. Тэ урлагийн авьяастай бол та юм урлагийн ангид өгч болно. Хөгжимчин болгоо. Хөгжимчин. Заавал бүтэн одоо мэрэгжлийн хөгжимчин болох биш. Хөгжмийн юм чадвартай ингээ анзаарчихсан бол энэ ангид орсон. Хэлний ур чадвартай хүүхдүүд бас байна. Нөгөө цэцэрлэгтэй ингээ чадварууд нь гарч ирдэг. Айгүй гоё ярьдаг те шүлэг гоё уншдаг ийм хүүхдүүд бас байна. Тэгвэл тэднэртэй бид нар хэлний сонголтуудыг өгье. Дээрэс нь одоо яг математик сэтгэлгээтэй хүүхдүүд байна. Айгүй хурдан имийг логик сэтгэлгээ хурдан ингээ гаргадаг. Тэр одоо хүүхдүүдэд зориулсан одоо математикийн хөтөлбөр байх жишээ нэ те. Тэгээ яг энэ онцлог дээрээ тулгуурлаад бол яг сайн AI гарсан гэж хэлж болно. Тэгээд өмчийн хэлбэрийн хувьд бол яг нөгөө процесс нь сая яг нөгөө хувь хүн төр хоёр ингэж асуу учраас бол манай одоо яг холимог өмчийн одоо хэлбэрийн сургууль гэж хэлж болно. Тэгэхээр энэ холимог өмчийн хэлбэрийн одоо сургууль бол одоо зөвхөн миний анзаарснаар бүх оролцогч талуудтай маш өндөр өгөөжтэй байна. Өөрөөр хэлэх юм бол эцэгчүүдийн нуруунд дээр одоо хувийн сургууль гэхээр аль нэг өндөр төлбөртэй байдаг те. Тэгээд тэр өндөр төлбөрөөр одоо эцэгчүүд маань яаж хийж байгаа л те мэдээж хүүхдтэй яаж юм чи ингээл сонголтуудыг хийдэг. Гэтэл холимог өмчийн хэлбэрийн сургууль бол тэр эцэгчүүдээр очиж байгаа магадгүй тэр санхүүгийн дарамтыг бол нэлээд болгож өгдөг. Одоо дунджаар яах юм бол манайх дээр бол одоо нэлээд өндөр төлбөртэй сургуулиуд байна тийм ээ. За дунд чинь бол за нэг 7-8 сая тий. Манайх бол одоогор бол яг химэл оюухантай анги бол 5 сая 810-тай ийм төлбөртэй сургууль бол байна. Урд нь бол яг гадны хөтөлбөр компанитай хамтарсан учраас бол яг ингэж жоохон өндөр тавигдаж өгсөн. Тэгээд яг энэ одоо төсөл маань анх яахтаа бол маш бага төлбөртэйгээр тэгээд хүүхдүүдтэй өгж байгаа одоо мэдлэг чадвар хандлагын хувьд бол тэр хөтөлбөрүүд нь маш их өгөөжтэй байсан. Ер нь бол манай одоо энэ подкастыг үзэж байгаа эцэгчүүд магадгүй одоо төгсөгч нар маань бол Монгоны онцлогийг айгүй сайн мэдэх байх гэж бодод. Одоо Монгоны төгсөгч нар бол одоо нийгэмдээ болон те одоо энэ ажлын талбар дээр юунуудаагаар нэлээд юм одоо том байр суурьтай төгсөгч нар бол зөндөө байна. Яг юу бас дахиад нэг юм тодруулмаар байна л да. Хүүхдүүд тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө математикийн ангид орё гэдэг юм бол математикийн ангийн гээд тусдаа нэг хэдэн хүүхдүүд явж гин гэсэн үг. Тэгээ одоо хичээлийн хувьд яаж явагдаж гин гэсэн үг вэ? За ер нь бол бид нэр 1-р ангидаа эсэл тавхта 5 анги дээр авж байгаа. За 5 анги маань өөрөө яг үндсэн одоо хөтөлбөрөөр ялгаатай. 5 ялгаатай гэсэн. Жишээлбэл шатар, математик, англи хэлний анги байна. Өөрөөр хэлэх юм бол одоо шатар математик гэхээр энэ хоёр хоорондоо өөрөө ингээд одоо интеграц үүсдэг юм айгүй юм том шинжлэх ухаан том одоо хичээлүүд байдаг. Тэгэхээр энэ хоёрыг хослуулж өгснөөр бол хүүхдэд бол маш юм өөр бас онцлог гарч ирж байгаа. За энэ дээрээс нэмээд бид нар сая 2 жилийн өмнө хэлсэн AI гэдэг чинь тий. Тэрийг нь математик болон одоо энэ шатартай ингээд хослуулдаг бүр интеграц үүсээд маш гоё юм яа технологитой хослуулаад ирэхээр айгүй одоо хүүхдэд өгж байгаа өгөөж нь өндөр гэх юм уу те ийм байж байгаа. За тэгээд Хятад, Япон, Солонгос хэл дээрээ мэдээж бид нар авч байгаа. За урлагийн бас одоо хөгжмийн бас ангиуд байна. Хийл төгөлдөр хуур морь уур гэдэг ингээд байж байна. За тэгээд Хятад, Япон, Солонгос, Орос хэл, англи хэлний одоо ийм хөтөлбөрүүдтэй. Тэгэхээр энэ хөтөлбөрүүд бол тухайн одоо яг ангиасаа шалтгаалаад яг 3 үндсэн хөтөлбөртэй ингэж явагддаг.
одоо нөгөө хүүхдүүдийн хөгжүүлэх хөтөлбөр гэдэг дуулсан секцийн сургуулиуд дээр явагддаг шүү дээ. Тийм. Тэрнээс арай илүү гүнзгий түвшинд бас үндсэн хичээлийн хөтөлбөр болоод явж байгаа гэсэн үг тийм. Яг зөв, яг зөв. Тэгэхээр манай түрүүн би дурдчихсан. Манай мөнгөн сургуулийн одоо хөтөлбөр болон хувцас бол бусад сургуулийг бодвол жоох юм одоо хүүхдэд жоохон ачаалтай гэх юм уу. Гэхдээ бол яг нас насандаа тохирсон ачаал нэгээд өгчдөг учраас өөрөөр хэлбэл ташин үеийн технологи гэж хэлээд байгаа нэгээ тийм. Тэгэхээр ингээд өгчдөг учраас хүүхдүүд маань бол ер нь ингээд түүртгүйгээр энэ хичээлүүдийг бол бүгднийг зохицуулаад маш зөв авч явдаг гэсэн үг. Тэр хүүхд маань бүр багаасаа 1-р ангид орохдоо л 12 жилийн дараа би ийм одоо зүйлээр гүнзгийрсэн гэдэг. Ер нь одоо нийтлэг гүнзгий ангиуд чинь бол 6-р ангиасаа л эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бүр 1-р ангиасаа гүнзгийрээ явчихж байгаа. Тийм 1-р ангиасаа. Онцлогтой юм байна тий. Тийм. Дундуур нь шилжил хөдөлгөөн бас хийж болох уу анги хооронд хөтөлбөр хоорондынхоо? За анхандаа сонгогдсон бол яг хуу бид нэр одоогоор бол болно. Солиж болно. Яг тэгвэл энэ чинь өөрөө нэг хүүхд ингээд одоо түрүүн байсан яг үндсэн бол манад юм 10 хөтөлбөр байна. Яг үндсэн одоо хичээлийн цагт орж явдаг. Тэгэхээр хүүхд хөгжил гэж ярих юм бол бид нар хүүхдүүдийн хөгжлийн өмнө одоо яаж хөгжүүлэх вэ гэдэг сонголтууд өмнө нээлттэй байх хэрэгтэй тийм. Жишээл ийшээ спортоор хөөж байгаа спортын олон төрлүүд байж байгаа. Тэр бас за би энийг чадахгүй юм байна, энийг чадах юм байна гэдэг спортын чиглэлээр өөрөө хүүхд таньж мэднэ. Өөрийн одоо яг хувь хүний хөгжил талаасаа жишээлбэл одоо бусад хөгжүүлэх юмуд байна. Яаж илтгэх юм, яаж ярих юм гээл те. Тэгэхээр энэ сонголтуудыг бид нэр хүүхдэд маш олон төрлөөр ингэж сонгож өгсөн хүүхэд өөрийгөө 12 жилийн хугацаанд одоо олж авна гэх юм уу те. Би бол хэлэндээ сайн шүү. Би спортоо сайн шүү. Би сэтгэхтэй сайн шүү те. За би бол одоо ер нь бол ийм яриа талдаа ингээ сайн шүү гэд. Яг ингэ аюулгүй олон хөтөлбөрийг бид нар өмнө одоо дэлгэжиж бид нар хүүхдийн хөгжлийг одоо ярих хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл бага ангидаа за яг эцэг эхийн хараанд ор тэ эцэг эхийн зөвлгөөгөөр эцэг эхийн бодож байгаар магадгүй бага ангидаа яваад олон төрлийн одоо секс дугууланд орж агаад дунд ангидаа ороод нөгөө хүүхд чинь нэг өөрийгөө жоох мэдрээд эхлэн тэ тэнгуү дахиад сонголт бий болоод байна. Магадгүй Монгол бүжгийн одоо дугууланд яваад үзье тэ. Ийшээ бас нэг өөр одоо бүжгийн төрөл ийшээ төгөлдөр хурлын яваад үзье. Ийшээ амьд хөгжмөлөө яваад үзье тэ. Тэгээ ингээд тэн ундаасаа ингээд үзэж байгаа тухайн хүүхэд за гэд өөрийгөө олж авдаг. Тэгэхээр манай мөнгөн сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд бол ер нь бол нийгэмдэрээ дараагийн одоо шатны сургалтын дээр очихдоо бол өөрийнхөө чадвар, эрдэм, одоо мэдлэг, чадвар за тэгээд хандлагын хувьд бол бас яг ерөнхийдөө нэлээн мэдэрсэн те ойлгочихсон, би яахаагаа мэдчихсэн байдаг. Жишээл хамгийн одоо тод жишээ гэх юм бол манай одоо зургийн анги гэж байна. Энэ зургийн ангийн хүүхдүүдээс бол одоо сүүсийн одоо зураг за тэгээд одоо баримл чинь тий за тэгээд мэрэгжлийн зураас маш олон манайх дээр одоо ардын зураач хүртэл манайх дээр ингээд багшилдаг. Тэгээд тэнгуүч яг энэ дундаасаа ингээд хүүхд өөрийгөө ингэж явсаар хамгийн сүүлд яад вөхөр үнэхээр одоо зураг авьяастай хүүхэд байна. Бүр одоо ямар гоё авьяастай юм бэ гэмээр тий тэд нар бол ингээд бүр 6 дугаар ангиас бүр багада хэлэрдэг. Бүр одоо 2-1-р ангитай илрээд. Тэгээ тэрийг ингээд багшийн оролцоотойгоор жоохон ингээл чиглүүлээд өгөхөд бүүн болж айгүй гоё. Эцэгчүүд ч одоо тэр нөгөө хүүхдийнхээ одоо би юм байсан мэдсэнгүй шүү дээ. Энэ ямар яад юм бэ гэл. Тэгэл ер нь бол манай мөнгөн сургууль дээр бол одоо тууштай өгдөг гэх юм уу. Тийм эцэгчүүд бол маш олон байж байгаа. Одоо энэ хөгжүүлэх хөтөлбөр тэгээ дугуулны секс зураг гэл ингээд ирэнгүүт анги танхимыг хүрэлцээ тэгээ одоо багшийн чадварлаг багшийн хэрэгцээ гэх хэрэгцээнүүд их гарч ирнэ л те. Ер нь тэгдэг шүү дээ. Хүүхдийг хөгжүүлэх хэрээр л нөгөө сургалтын бааз орчин нөхцөл шаардаад эхэлдэг. Энэ дээр мөнгөн сургууль маань яаж одоо энийг зохион байгуулж байгаа вэ? За Монгол Улсын гавьяа тогш мөнгөн сургуулийг үүсгэн байгуулагч Лавг захирал 33 дахь жилдээ одоо энэ хөө сургуулийг бол удирдаад ингээд явж байна. Тэгээ энэ хугацаанд бол яг одоо таны хэлсэн саяын тэр материалыг бааз байр тэгээ энийг бол одоо бүх амьдралаа зориулсан гэх юм уу. Тэгэхээр яг энэ хүний одоо энэ гайхалтай бодлогоор одоогийн үйл ажиллагаанууд бол одоо ямар нэгэн төвөртгүйгээр юм сайхан бол явж байна. Одоогоор бид нар бол хичээлийн 4 байртай за нэг юм зохицолбортой бол явж байна. Тэгэхээр бид нар одоо яг энэ хичээлийн 4 байруудаа сая хэлсэн одоо яг хөгжүүлэх хөтөлбөр гэж ярих юм бол одоо яг 30 гаруй төрлийн хөгжүүлэх хөтөлбөр байна. Үндсэн яг одоо ангийн одоо хөтөлбөр яг хичээлийн цагт одоо хөтөлбөр гэх юм бол 10 хөтөлбөр байна. Тэгэхээр бид нар яг энэ одоо чиглэлээр бид нар
хүүхдийг хөгжүүлээд явж байна гэсэн үг. Маш гоё санагдаж байна. Ер нь нөгөө хүүхдийг хөгжүүлэх юу чинь Монголд бас их дутагдмал байгаа шүү дээ. Яг академик гэж үзэн яг хичээлүүдээрээ л илүү их одоо багш нар маань чадварсан байна. Тэр тал руугаа илүү анхаарат хад бас нэг сургуультай ингээд төрийн холимог хэлбэрийн мөртлөөсөө хүүхдүүдийг ингээд 30 эдэн хөтөлбөр гэдэг болоод маш их тоо байна л да. Тэнгүүд яг энэ талдаа нөгөө талдаа бас айгүй онцлогтой санагдаж байна. Юу вэ гэхээр тэр олон одоо төрлийн багш нарыг байна гэсэн үг шүү дээ. Бусад сургуулиудаас айгүй онцлогтой байгаа байхгүй. Тэгмээ тэр багшийн заах одоо аргын нэгдэл гэх юм уу те мэргэжлийн үсгийн бүлэг гэж бас үл яригадаад байгаа. Эдрийг яаж зохион байгуулж удирдах те нэг ингээд гоё базж явж байгаа. За одоо саяын тэр 30 гаруй хөтөлбөрөөс одоо бидний одоо хамгийн сүүлд ингээд яаж айгүй гоё маш гоё одоо нэг сургууль юу аа. Тэр маань бол соёлын тэргүүний ажилтан их төвшин багш маань бол яг Монгол бүжгийн чиглэлээр одоо хөгжүүлэх сургалтад ингээд ордог. Тэгээд их төвшин багш маань бол одоо дөнгөж сайхан одоо олон улсын тэмцээнүүд оролцоод одоо Гран При тэндээс ерөөс ихэнх шагналууд ингээд авч байна. Тэгээд эндээс ингээ харж байхад бол яг нийгэм дээр ингээд гарсан өөрийнхөө байр суурийг олчихсон жишээл төгөлдөр өөр төр бүжиг байна, цаамаад өдөр програмчлал байж байна, тэ хил байж байна, тэ эдгээрүүдээр бол бид нар яг нийгэмд танигдсан одоо хүмүүсийг бид нар урьж одоо багшаар ингэж ажилуулдаг. За бидний одоо 30 жилийн ойд ирэхтэл одоо бидний жишээ Сүхбаатаргаа бол одоо бидний дээр урилгаар бас ингэж ирж ингэж ажиллаж байсан. Тэгэхээр яг энэ мэтлэнгээр бид нар бол одоо өөр нэгсэн барилтаа өөр нэгсэн хүүхд сургах юм одоо чадвартай хүмүүсийг бид нар урьж ингэж ажилуулдаг. Дээрээс нь бид нэр одоо түрүү ярьсан. За хэрвээ ямар нэгэн хөтөлбөр орж байгаа хүүхдийг хөгжүүлж байгаа бол яг ярьсан түрүүний яг юу мэдээд байгаа. Яг юу чадаад байгаа. Тэгээд тэр орж байгаа тэр хөтөлбөрөөр яг ямар хандлага төлөвшөд байгаа гэдэг зүйлүүдийг бид нэр одоо аль болох зөв хэмжихийг бол оруулж хэмжинэ гэдэг нь үнэлгээр ярьж байгаа. Тэгэхээр хэмжгийг ингэж оролддог. За тэгэхээр энэний нэг тод жишээ бол бид нэр хөгжүүлэх сургалтуудын одоо тайлангууд хийдэг. За шилжил урлагийн чиглэлээр явж байгаа бол урлагийн одоо өөрсдөө ингэ тайлангаа бил. Сая одоо морин өгүүлбэр, бүжиг, за драм гээл те ярианы урлаг гэдэг. Эднээс ингэ харахад бол хэдэн жил ингэ яваад байгаа. Яг тэдний хэдэн жилийн хугацаанд одоо юу сурсан бэ гэдгийг тайзан дээр ингэ харахад бол тэр манай одоо хөвт толбгийн театр байгаа. Тэн дээр үзсэн үзэгчд бол хамгийн сүүлд ингээд босож ингэж алгаа тасдаг гэдэг. Тэгэхээр энэ бол нөгөө хүүхдүүдийн одоо яг хэрхэн яаж хөгжиж байгаа гэдгийг бол илэрхийлж байгаа болов ш би бас боддог. Энэ бол бас нэг төрлийн яг нэг төрлийн зүгээр одоо үнэлгээ гэж хэлж болно. Дээрээс нь хэмжилт гэж хэлж байна. Эцэгчүүд бол маш юм өндөр хүлээж авдаг. Тийм байна тий. Тоглолтоо хийгээд гарахаар ч бас гоё юм шиг. Зургийг үзээргүй энэ одоо 10 жилийн хүүхэд ингэж зурж байгаа тэгэл одоо айгүй гайхал зургийг үзээл манай эцэгч тэгэхээр гоё. Хэмжилт үнэлгээ гэсэн дээр одоо та ер нь хэр ойрхон давтамжтай үнэлгээнүүдийг хийдэг вэ сургууль дээрээ? За ер нь бол одоо за цөм хөтөлбөр гэх юм бол бид нэр цөм хөтөлбөрийн одоо бас давхар ингэж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр яг одоо багш нар маань бол мэдээж ээжд хичээлүүдэд орж байгаа, дараа нь бүлэг хичээлүүдэд орж байгаа. Тийм ээ ингээд яг тэр болгон дээр бол үнэлгээнүүдээ ингээд хийгдээд явдана. За тэгээ удирдлагын туршид хийгдээд явна. За энэ дээр бид нэр одоо хамгийн дунд сургуульд одоо хийж байгаа юм бол одоо нэг багштай бид нар одоо шилбэл за яг үндсэн одоо юг орж байгаа нэг 80 90-д багш нар байгаа. Тэгэхээр тэр багш нартайгаа бид нар тэр саяын тэр үнэлгээгээд байгаа тэр хэмжилт гээд байгаа зүйлийг яг нэг бүрчлэн багшаас өөрөөс нь бид сонсхийг болно шүү дээ. За та яг хэдэн бүлэг сэдв орсон те тэр бүлэг сэдв яг яаж үнэлсэн. Үнэлэхдээ яг ямар хэдэн шалгалтуудыг авсан те тэр шалгалтууд чи яг блуупринт нь яг яаж явж исэн яг зөв дараалалаар зөв одоо юугаар та шалгалтаа авч чадж байгаа юм. Өөрөөр хэлбэл заасан юм та яг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ингээд хэмжлтүүдийг хийж чадчихэв үгүй юу гэх те эдгээр дээр бид нар одоо улирал болон одоо университеттэй ганцаарчсан бол ингээд хорлыг ингээд хийдэг. Тэгээд энэ дээрээс ингээ харахад бол магадгүй яг залуу багш нар дээр бол жоох ажиглагддаг энэ хэмжлтүүдээр зааж туслах тий иймэрхүү одоо чиглэлүүд бол ажиглагддаг. Манай одоо олон жилийн туршлагатай багш нар бол одоо тэр хэмжлтийг бол нэлээд сайн хийгээд ингээд болсон. Тэгээд ерөн сургуулиуд дээр яг жил болон магадгүй зарим сургуулиуд дээр ингээд дүнгээ гаргачаа шууд ингээд өгчдөг. Яг
яг өөрөө яриад өөрөө тайлангаа хийгээд би энийг авахтаа ингэж харсан. Одоо манай одоо дорж манай ангийн хүүхдүүд нэг 10% нь дорж болдгоо энэ үед нэг жоохон юм байв. Энд дээр би бол жоохон ажиллаж чадаагүй. Дараа нь би ингэнэ гэдэг чинь эхний улиралтай. Одоо хоёр дахь улиралтай яг тэдгээр одоо нэг алдсан байгаа хувь дээр бол за та яаж энэ хувь чинь өнгөрсөн одоо улирал дээр нэг иймэрхүү байсан байна энэ гэж. Одоо дараагийн улиралдаа та яг яаж байна вэ? Танд ямар одоо хэрэгцээ байна вэ? Энэ хоёрыг өндөрсгөд хоёлаа нэг зорилттой төвшин хоёлаа тавьчихъя. Жишээлбэл нэг амжилт чанар нь одоо шилбэл нэг за нэг 40-д 50-д байвал хоёлаа нэг 70 руу жоохон төхүүлээ, 60 руу жоохон төхүүлээ те. Ингээд одоо тэр хувийг одоо өндөрсгөхөд танд ямар хэрэгцээ байна? Анги чи яаж байна? Хүүхдүүд чи яаж байна те? Нэг ангидаа хэтэрхий олуулаа байгаад байна. Эсвэл юу болоод байна те? Тэрийг яг тэр тайлан дээр бол сонсхийг хичээдэг. Тэгж жаад бид нэр яг удирдлагын зүгээс за бодох юм юу вэ? Удирдах юм юу вэ? Дизайн хийх юм юу вэ гэж харна. Мэдээж одоо багштайгаа бид нар бас за та тэгвэл энийг энэ хэмжилтээ энэ үнэлгээг хийхдээ жоохон ингээд өгөөрэй. Блупринт яг энийг харж байгаа шалгалтаа аваад өгөөрэй. Магадгүй зарим хичээлүүд дээр заагаад шалгалт хийхгүй зүгээр аман хэлбэрээр бас байдаг те. Зүгээр хичээл дээр цаашаа зүгээр зөвхөн амаар одоо үнэлгээ өгөх юм хичээлүүд бас байж те. Тэр болгоныг бид нар яг нэг бүрчлэн одоо ярилцаад тэгээд одоо багш олгон дээр одоо яг өөртөө зориулсан тийм зөвлөгөөнүүдийг өгөөд одоо оруулах ингээд хэмжилтүүд бол ингээд хийгээд явчихна. Тэгэхээр бас их цаг орох байгаа. Тэгээ ирээдүйн багш нэг багш дээр одоо ядаж нэг цаг гэхэд шин 90 цаг яаж тасах гэж байна. Бид нар бол яг энэ бол нөгөө одоо боловсрол гэж ярих юм бол хамгийн мөн чанар яг энэ дээр байгаа даа. Хэрвээ ямар нэгэн сэдвийг зааж байгаа бол тэр сэдвийг тухайн хүүхэд за 60-аас дээш хувьтай заавал ойлгох ёстой. 20 хүүхэд байж байгаа бол тэр 20 хүүхдийн 18, 17, магадгүй одоо 10 ч юм уу те ингээд хэмжүүл гараад ирж шүү дээ. Тэр хувийг бид нар яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр л айгуу сайн одоо акцент өгөөж. Энэ дээр бид нар цаг хугацаа гаргах хэрэгтэй. Энэ дээр бид нар жоохон одоо хөрөнгө гэдэг юм те мөнгө гэдэг юм ингээд хаях хэрэгтэй те. Яг энэний одоо хамгийн одоо outcome assessment гэдэг гүйцэтгэл үнэлгээ гэдэг ингээд сүүлийн 2 жилд ороод ирж байна. Энэ бол би бол яг зөв цам руугаа орж ийн гэж бодоод байгаа. Яг олон улсын сургуулиуд дээр болон гадны сургуулиуд яг энэ outcome assessment-ийг бол маш сайн хийдэг. Энэ маань бүх талаас нь сэтгэл зүйн талаас нь тийм бүх орчууч талаас нь сегмент талаас нь авдаг юм байна. Тэгэхээр манайх тэр нэг зарим юм нэг жоохон юм сайжруулах ганц юм харагдаад байгаа юм. Outcome assessment. Тэгээ яг тэр энэ бол одоо яг зөв чиглэл рүүгээ явж байгаа. Эцэгчүүд зөв очиж эцэгчээс санал авч जैन. Тэднээс ч бас боловсролын үйлчилгээ авч байгаа хүмүүс учраас. Тийм. Гүйцэтгэлийн үнэлгээ харин сүүлийн одоо жилүүдэд авч эхлэнгүүт бас зөв буруу янз янзын шүүмжтэй явж шүү дээ. Одоо юу гэдгийг хүүхдээ буруу төвлөрсөн байна, асуулт нь бурууч байна гэдэг юм. Гэтэ яг ер нь бол хандлага зөв байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь таны хувьд яачвал одоо тий яг юун дээр нь бүр тухайлан жишээлбэл энийг нэг сайжруулчвал айгүй өндөр үр дүн гарах юм тий. Эсвэл сургуулийн удирдлагууд одоо энэ улсаас хийж байгаа гүйцэтгэлийн үнэлгээний энэ үзүүлэлтэн дээр нь анзаарах ер нь хэрэгтэй шүү гэд тий. Тэгэж харж байгаа зүйл юу вэ? Ер нь бол яг энэ outcome assessment гэхээр энэ нөгөө мэдээж олон улсын гэсэн юм орж ирж байгаа учраас олон улсын судалгаанууд ч өөрсдөө яадаг гэхээр маш олон жилийн нөгөө нэг юм суур судалгаан дээр суурилж ижиж яаж өмдөл болох уу гэдэг юм гардаг учраас энэ дээр одоо зарим хүмүүс яг ганцхан өнцгөөс юм 2-3 өнцгөөс хараад болж байна болохгүй байна гэдэг гэж магадгүй. Тэгэхээр бид нар бол одоо яг ялангуяа үзэж байгаа тэр жоохон шүмжилтэй хандж байгаа хүмүүстэр бол би зүгээр одоо өөрийнхөө бодлыг хэлэхэд бол ингээд том объемор нь хараад үзээрэй. Одоо яг түрүүний миний хэлсэн те хэрвээ нэг сэдв зааж байгаа бол тэнд байж байгаа 30 хүүхдүүдээс бол тэр тухайн сэдвийг одоо 70-аас дээш хувьтай ойлгож хүлээж авах ёстой. Тэ. Тэгэхээр яг тэрэн дээр бид нар л одоо тэр одоо хэмжилтийг тэр ойлголтыг тэр үнэлгээг бид нэр зөв хийж чадах юм бол энэ боловсролын тэр чанарын гэдэг асуудлууд чинь өөрсдөө ингээд гараад ирэх үү. Дээшлэх хэрэгтэй юм байна тий. Тэр магадгүй энэ тоон дээр яригдж байгаа учраас энэ зарим талдаа ингээд жоохон алдагдaltaй ч юм уу та магадгүй худлаад өгнөх ч юм уу эсвэл эхний жилдээ сая юм асуудал гарч исэн байж магадгүй. Гэхдээ бид нэр жил болгоо ингээд сурчих юм бол нөгөө энэ гүйцэтгэлийн үнэлгээ чинь гол мөн чанар тэр нөгөө чанарыг чинь л дэвшүүлэх гээл ингээд байгаа шүү дээ. Эцэгчүүд яаж байгаа? Багш нь яаж байгаа? Сурагч нь яаж байгаа? Удирдлага нь яаж байгаа? Энэ боловсролын энэ нөгөө хүүхдүүдийг мэддэг, чаддаг, зөв хандлагатай болгох гэж байгаа энэ зүйлүүд чинь бүх оролцогч талууд чинь өөрсдөө үнэлээд ирж байгаа. Энэ бол хамгийн зөв
зөв энэ олон улсын жишээ гэх юм бол тий. Тэр энэ дээрээс бидний одоо хамгийн одоо бодож явдаг зүйл гэх юм бол яг энэ гүйцэтгэлийн энэ үнэлгээг нэг 3 4 жил явж агаад ер нь бол би бол тэгж дотор бод. Өдөр болгон зүгээр ямар ч эцэг их те эсвэл одоо хөнлөнгийн хүн ороод ирсэн яг энэ үнэлгээнүүд ингээд зарчим нь яг бэлдтэй байж идэг. Ийм байвал одоо миний хувьд тэр чанар гэдэг зүйлүүд бол нэлээд явчих болов гэж бодоо та. Тэгэхгүйгээр зөвхөн гүйцэтгэлийн үнэлгээ боллоо да та хичээгээрээ гингүүтэл тэр үедээ нэг жоох ингээд хичээдэг ч юм эсвэл ингэж явж шалгалтаа өгснөхийн дараа ийм байна тийм байна гэхээсээ ер нь бол улирал болгон 7 хоног болгон яг тэр 7 хоногт яг юу заасан юм. Тэгвэл тэр 7 хоногт орсон юм дээр ч магадгүй тэр технологийн одоо тусламжтайгаар маш хурдан хугацаанд үнэлэх юм боломж бүх саяхан орсож талуустай. Тэгээд ингээд бүгд ингээд нээлттэй болчих юм бол бүтэн жил ингээд явах юм бол энэ бол тэр хэмжилтүүд бүр аюу гой зүг болж ирээд тэгээд тэр хамгийн гол нь бүгдэд очиж байгаа тэр өгөөж тэ мэдлэг чадвар хандлага болвол супер болох юм шиг сан. Гэхдээ магадгүй одоо энэ зүгээр хийсвэр миний болол доо. Гэтэ энийг бол ямар ч өсөө ойртуулах яаж одоо тэр хэмжлүүдийн хугацааг ойртуулвал аль талдаа юм гарамтгүй те зүгээр бодсын хацаагаас ч юм уу эсвэл ганцхан цаг зарцуулаад хийждэг ийм болов тэгээд технологи одоо e-school тийм те энэ хүү одоо компаниуд бол зөв ингээ хийх нь бол хийх хаа гэж бодож байгаа тийм. Мэдээж нөгөө хэмжилтүүдээ ойрхон хийх тусмаа юун дээр алдаад байгаа вэ гэдэг гялс мэдээл засвар хийх явчихна гэсэн үг шүү дээ. Гэтэ бас энэ хэмжилт одоо үнэлгээ гээд юм ярангууд шалгалт гэдэг янз янзаар хэлээд энэ нэг жоохон хуучны нэг юм одоо ойлголт гэх юм уу да тий ойлголтын зөрүү яагаад тах шиг юм тий шалган хянана гэхээр нэг юм сөрөг утгаар хүлээж аваад тах шиг юм тий одоо шалгуулахгүй хянуулахгүй гэдэг өнцгөөс хараад уул нь энийг ингээд айгүй эерэг өнцгөөс нь хараад те энэ бол сайжрах боломж өөрчлөгдөх боломж буруугаа засах боломж гэдэг өнцгөөс харуул их зүгээр гэж санагдаад байна. Яг бид нэр хуучны юунаас тэр шалгалт гэдэг үгийг эсвэл зүгээр өөрчилчих. Зүгээр эцэгч юм уу хүүхдүүдээс за 7 хоног нэг хичээлд ингээд суулаа. Тэгсэн зүгээр юу мэдсэн чинь зүгээр шалгаж гэсэн санааш тий ер нь бол тий эцэгтэй эцэгчүүдээр бол тий танаа хүүхд чинь за 7 хоног хичээлдээ инээ суучлаа. Энэ 7 хоног хугацаанд танаа хүүхд чинь яг тэр заасан юмнуудыг мэдлэг болгож чадчихөө, чадвар болгож чадчихөө, тэг зөв хандлага төлөвшчихүү гэдгийг хараадгий гээл ингээл нэг маш хэлбэрхэн ойлгочвол тэгээд хэмжихгүй тэр урт хугацаатай ч юм уу эсвэл ингээд айгүй олон юм өнцгүүд ингэж орж игээд хэмжихгүй ингээд яваад ах юм бол энэ чинь чанар гэдэг зүйл нь яг яаж өөрөх юм. Тэгээ тэр зүйл одоо юм байна. Ойлгомжгүй болчих. Ойлгомжгүй болчих тий. Нэг дэлхийг хэлбигээд яваад байгаа юм тий. Тий. Та өөрийнхөө ерөнхийдөө удирдах арга барилынхаа талаар ямар арга барилыг илүү төлхөө голчилж барьж явдаг вэ? Ямар зүйлийг одоо голчилж зарчим болгож явдаг вэ? За удирдах яг би дүнгиж эхэлж байгаа юм залуу одоо хүн байгаа. Тэгэхээр ер нь бол яг урдны ажиллаж исэн газрууд болон одоо санхүү эдийн засгийн сургуульд ажиллаж байсан. За санхүү эдийн засгийн сургуулиас би маш олон зүйлийг сурсан гэж боддог. Тэгээд одоо энэ дашрамд ашиглаад одоо санхүү эдийн засгийн хамт олонд те одоо мөнхөр захиралдаа бүх одоо хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би одоо санхүү эдийн засгийн сургуулиас маш олон гайхалтай зүйлүүдийг сурсан. За мөн бас одоо олон улсын хүүхдийн найрамд тусна гэдэг хүүхд байхдаа оюутан байхдаа тэнд бас ажиллаж исэн. Тэгээд тэндээс бол би хүүхдүүдийг бол нэлээд одоо сайн мэдэрсэн гэх юм уу те. Ер нь 7 хоногийн хугацаанд энэ хүүхдтэй нь яг яаж ажилласан тэр яаж ингээд маш богино хугацаанд нэгээд маш гоё харилцаа үүсгээд маш олон зүйлийг сурсан. Тэгээд энэ хугацаанд бол ингээд нэг хэдэн зүйлийг нэг жоох өөрийнхөө зарчим болгосон гэх юм уу те. Нэгдүгüрт бол яг ямар нэгэн ажлыг ингэж явуулахдаа жишээлбэл болд юм уу, дойрж юм уу, бат гэж ерөөсөө тэр хүн дээр ер нь ямар нэгэн ажлыг ер нь одоо ярихтай тэр хүний талаар ер нь ярих нэг зохимжгүй юм шиг санагдаад байна. Магадгүй одоо яг энэ боловсролын салбарт гэх юм бол мэдээж одоо багшийг тогтоон байрах гээл те одоо яамны бодлого гэдэг одоо улсын бодлогод ингээ явагдаж байгаа цалин өндөр байх. Яг цэвэр ингээ сургууль дээр ингээ буугаад ирэхээр за жишээлбэл тэр багш нь одоо ингэжээ, энэ багш нь ингэжээ, энэ хүүхдүүд муу сураад байна. Энд тэр нь одоо ийм одоо муутай байна гэх тээ. Тэгэхээр тэр нөгөө ингээ яг нэг хувь хүн багш руу ингээд чиглэлчээд байгаа байхгүй. Гэтэл яг нөгөө entrepreneur тэр юугаар бол яг мөн асуудал нь яг юундаа байгаа. Магадгүй одоо тэр одоо хөтөлбөртөө байгаа мó те хаана байгаа юм бэ гэдгийг яг айгуу сайн олж үнэлэх хэрэгтэй, хэмжих хэрэгтэй.
Тэмцээс түрүүний нэг outcome assessment-ийг яриад байгаа тийм. Тэгэхээр ер нь бол миний нэгдүгээртээ барьж байгаа зарчим бол за хэрвээ одоо ажил явж байгаа л бол бид нэр яг ажлынхаа зарчмаар л явъя. Хувь хүнтэй муудалцаал эсвэл ингээл багш нар хоорондоо ингээл те жишээлбэл манайх дээр одоо тэнхимийн зохион байгуулалтаар явдаг. Тэгээ тэнхимийн зохион байгуулалт дотроо ингээл одоо над дээр орж ирээ хэлдэг л те багшаа би энтэй ингээд ихтэйгаа ингээд тэгэхээр би тэд нэр хүний нэр бити бариарай. Зүгээр яг ямар асуудал дээр тэр асуудлынхаа мөн чанарыг л олчих. Тэгвэл наадах чигээд асуудалгүй болчихно. За тэгээд дараагийнх нь болохоор яг удирдах ямар нэгэн бодлого гаргая эсвэл зөв удирдъя, зөв чиглүүлэе гэж байгаа бол түрүүний миний яасан тэр одоо дизайнчлал гэдэг байгаа тийм. Design thinking гэж хэлээд байгаа тийм. Тэр загварчил гэдэг зүйл их чухал юм байна гэдэг ойлгосон. Өөрөөр хэлбэл ингээд одоо тоогооч хоол хийх гэж байгаа бол одоо нэг юм ресторан хийгээд хойдлын тоогоочийн одоо нэг юм хэсэг гэж байна тийм ээ. Галтгоо гэж байна. Тэр хэсэг бол ингээд хэрвээ маш зөв зохион байгуулалттай дизайнчлал чадах юм бол хоол хурдан гарна, хоол чанартай гарна. Баг одоо болгосон хүчингээр баг хүний нөөцөөр маш өндөр бүтээмжтэй ингэж ажиллаж болно тийм. Тэгэхээр яг энэний одоо жишгээр ер нь бол бүх салбар дээр яг энэ тэр design thinking гэдэг юмыг байнгын хийж явах хэрэгтэй. Одоо юм том самбар дээр ингэж байгаа. За багш ингэж байгаа, хүүхдүүд ингэж сурж байгаа. За сурах процесс бол ингэж явж байгаа юм байна. Үнэлгээнүүд бол ингэж явж байгаа юм байна. За удирдлага чиглүүлэг бол ингэж явж байгаа юм байна. Гэхдээ энэ дээр бас өөрөөр яаж дизайнчилж бас болох вэ? Өгөөж нь юу юм? Outcomes гэж байгаа. Тэгэхээр input гэж бас байж байгаа. Орж байгаа, гарч байгаа. Тэгэхээр энэ орж байгаа, гарч байгаагийн хооронд ерөөсөө яг ямар одоо тийм дизайн хамгийн болох юм бэ гэдгийг бид нэр бүх шатандаа маш сайн хэлэлцүүлээд тэгээ тэрийгэ дахин ярилцаад тэ ингээд магадгүй болсон л одоо туршил үзүүлэх хэцүүлгээд байдаг л да. Гэхдээ бид нэр ер нь бол технологи хөгжсөн юмд бол заавал одоо ингээд тэр дизайнчлалыг бол тасралтгүй л хийж явах хэрэгтэй. Тэгжижээс тэр нөгөө outcome маань result үрдүн маань илүү өндөр гаргах тэр чиглэл рүү явах юм болов гэж бодоод байгаа. Иймэрхүү зарчмууд одоохонд бол барайл хичээжлээ да тий. Ер нь нөгөө design thinking энтергээд одоо тий хэмжих юу гэдэг нь чинь боловсролын салбарт ялангуяа тэнхмээр гэдэг ингээд ерөнхий боловсролын сургууль дээр шин юм ойлголтууд оруулж ирж шүү дээ. Тэнгүүд танаа баг хамгаалсан яаж хүлээж авсан бэ? Энэ өөрчлөлтийг та яаж одоо сургууль дээр ийм сайхан нэвтрүүлж нутагшуулж ийнэ те. Ер нь бол өөрчлөлт бас төвхтэй те. Өөрчлөлт бас яг ялангуяа боловсролын салбарт бол бас их жоохон төвхтэй те. Хэцүү. Бизнесийн салбарт бол өөрчлөлт бол байнга шинжилгээг ингэж авчирч яадаг те. Боловсролын энийг бол яг энэ саяны тэр тэнхмийн зарчмыг бол одоо манай ерөнхий захирал лавг захирал маань бол маш олон жилийн өмнө бол дунд сургууль дээр бас анх удаага хэрэгжүүлж ирсэн. За энэ тэнхмийн зарчим одоо манайх бол одоо яг 11 тэнхимтэй. Өөрөөр хэлбэл байгалийн шинжлэх ухаан, хүмүүлийн шинжлэх ухаан гэдэг байгалийн одоо байгалийн ухааны сургууль, хүмүүлийн ухааны сургууль гэдэг хоёр хуваагдаад тэгээд байгалийн ухааны сургууль нь 6 тэнхимтэй, хүмүүлийн ухааны сургууль нь одоо 5 тэнхимтэйгээр ингээд үйл ажиллагаагаа бол явуулж байгаа. Өөрөөр хэлбэл тэр мэрэгжлийн хөгжлийн бүлэг гэсэн тийм ээ. Одоо заа харах гэж байдаг те. Тэр бол манайтай бол яг тэнхмийн зарчмаар явдаг. Тэгээд сүүлд одоо боловсролын сайд маань бас манай дээр ирж зорчсон. Тэгээд яг энэ тэмпийн зохион байгуулалтыг сонсоод сая юмнуудыг ингээ яриад ирэхээр бас сайд маань өөрөө бас нөгөө хувийн салбарт ажиллаж ирсэн. Тэг ингээд одоо сэтгэлээ бас тийм айгу задгай гэж би ойлгосон. Тийм учраас одоо манай сургууль дээр ирээд ингээ танилцаад явсан. Тэгээ хэлж байхдаа бол танай сургууль чи одоо боловсролын баян бүрд өстэй гэд хэлжсэн. Тэр үг бол бас их гой санагдчихсан. Тэгээ энэ бүдийг бол одоо маш олон жилийн өмнө санагдсан. Одоо Монгол Улсын гавьяа төгс лав захирал маань бол энэ одоо боловсролын салбарт бол бас их сонин содон зүйл нэлээд олон оруулж ирсэн байж байгаа. Их алсаартай харж бас их зэрэгтэй туршилтуудыг хийгээд явж тий. Design thinking одоо ингээ завхарчил хийгээд эхлэнгүүт бас айгу багш нарын хувьд харьцангуй ингээ тогтмол тий арга барил нь ер нь харьцангуй тогтцсон салбар шүү дээ. Тэгвэл дундуур ингээл design thinking хийгээд өөрөөр бодъё, энийгээ өөрчлөе гэж өөрчлөлт тэгэхээр багш нар яаж хүлээж авах вэ? Та тэрийг яаж гоё маневрлж юм? Ер нь бол яг тэр энэ Монголын сургууль маань одоо 30 жилийн өмнө өөрөө юм одоо магадгүй design thinking-ийн яг юм сонин содон салбараар юу хэлбэрээр гарч ирж байсан. Тэгэхээр Монголын сургуульд орж иж байгаа багш нар одоо олон жил болсон багш нар бол бүгд аюу сайн мэддэг.
За энэ бол арай өөр сургууль шүү. Арай өөрөөр одоо үзээд идэх шүү те. Тэгээ энийг бол айгүй сайн мэддэг. Тэгээ тэр орчмээрээ бол их масс маань маш одоо эергээр хүлээж авдаг гэх юм уу те. Өө за гэд маш одоо сайхан хүлээж авдаг. Тэгээд одоо энэ дизайн техник хийхэд одоо хамгийн гол зүйл бол тэр одоо процессууд байгаа тийм ээ. Тэр процессууд бол маш нарийн ойлгомжтой байх. Тэг жижиг одоо хүн болго даан за гэдэг ойлголтыг төрүүлнэ. Усын сургуульд ажиллаж байгаа одоо орж ирсэн одоо багш нар бол бас нэг эхний 2-3 сартаа жоох энэ яагаад ингээд нэгдэг. Гэхдээ маш урдан одоо тагсан зохицдог гэх юм уу. Юу ойлгомжтой байдаг учраас. Маш ойлгомжтой байдаг учраас тийм. Та хэдийн хувьд ер нь энэ арга барилаа өөр сургуулиудтай хуваалцах тий хэрэгжүүлж туршиж үзэх тийм орлого хийжсэн үү? Хийжсэн. Монгол сургууль одоо 2 Төв аймагт тааны салбартай байлаа. Тэн дээр бас яг энэ бодлогыг бол ингээд бас хэрэгжүүлжсэн. За тэгээд 2 жилийн өмнөөс одоо манай Монгол сургуулийн гадаад болон одоо дотоод харилцааны одоо policy одоо бодлого гэж одоо бид нар хоорондоо бүгдээрээ ярьж байгаад хилцэж байгаад бодлого бол бид нар тодорхойлсон. Тэгэхээр манай Монгол сургууль бол бүгдэд нээлттэй. Ийм нээлттэй сургууль. Тэгээд нээлттэй гэдгийн одоо цаад мөн чанар дээр бол одоо яг саяхан одоо энэ зав хүрчлэл болон одоо энэ хэлбэрүүдтэй ер нь яг дунд сургууль дээр аль нь өгөөжтэй байгаад те яавал өгөөжтэй байгаад гэдэг дээр бол нээлттэй ингэж ажиллахыг бол тодорхойлж гаргаж ирсэн. За тэгээд ер нь бол одоо яг энэ бид нар чи 21-р зуунд айлын технологийн зуунд амьдарч байгаа учраас одоо бүх зүйл ингээд нээлттэй болж байгаа. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр бол бүгдэн дээр нээлттэй бодлого. Тэгээд хамтын ажиллагаа гэдэг зүйл биднэрт одоо хамгийн нэгдүгээрт бол одоо тавигдж байгаа гэх юм уу те. Яг тэгвэл одоо бол entrepreneur сэтгэлгээгээр бид нэр одоо ганцаараа нэгэндээ ингээд гараад те ингээд явбал нэг тийм wide өргөн хүрээнд бол байж чадахгүй. Хамтын ажиллагаа бол бид нар өргөжүүлснээр бол бүхэл одоо талууд дээр хамтдаа байж байгаа юм. Өндөр одоо үнцэнтэй зүйлийг бүтээх болов гэж одоо бид нар бас яг энэ одоо алсын хараан дээр те бас энэ дотоод энэ зорилго эрхэм зорилгууд дээр бид нээлттэй хамтын ажиллагааг эрхэм болгосон ийм одоо бодлогыг бид нар тодорхойлсон. Хамтын ажиллагааны хүрээнд бид нар одоо сургууль дээрээ бид нар бас одоо бас яг би орж ирсэнээс хойш одоо санаачилсан гэх юм уу 3-1 4-гээ төлбөр байгаа. Тэр мөн бол одоо ахлах сургуулийн 3 жилдээ хэлнийхээ бэлтгэлийг сургууль дээрээ хийн. Манайх төр одоо Японы хэлний төв байна. Манай яг сургуулийн хажууд Солонгос хэлний төв байна, англи хэлний төв байна, хятад хэлний төв байна. Тэгэхээр манай ахлах сургуулийн хүүхдүүд бол яг хэлний одоо левел ямар байхаас үл шалтгаалаад эдгээр төвүүдээр очиж шалгалтаа өгөөд тухайн одоо төвшнгөөсөө хэлийг бэлдэж эхэлнэ. Яг хичээл дээр одоо сургууль дээр гэсэн үг тийм. Тэгээ ингээ бэлдээд 3 жилдээ бид нар одоо академик одоо сургалт гэж яг юу хэлдгийг тийм ур чадварууд болон одоо майндсеттэй тэрийг өөрчлөх их сургуульд одоо бид нар бэлдээд тэгээ хэлнийх нь оноонуудыг яг сайн 4 орос хэл бас байгаа. Энэ 5 хэл дээрээ бид нар бэлдэж өгөөд тэгээд 3-ын нэмхэн 4 хэлбэр сурсан хүмүүс бол одоо Япон, Солонгос, Хятад, Орос, за Австрал, Америк гэдэг эдгээр орнууд руу бол одоо явуулах юм боломж бий болж байгаа. За бид нар сая Японы одоо 4 сургуультай бид нар гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр юу гэж байгаа гэхээр 3 жил бид нар хүүхдүүдэд хэлний бэлднэ. Бэлдснийхаа дараа бид нар бас нэг хувийн талаас нь бас бэлднэ. Ингээ манай хүүхдүүдэд таад хамгийн доотлон 50% тэтгэлэг өгөө. Яг нөс нь бол тэгж тавьж байгаа. Тэгээд нөгөө одоо Токушима их сургууль бол бид бас яг хамгийн анхных. Тэгвэл болж штэ та хэлний бэлдээд бид нар тэгвэл одоо нээлттэй хүлээж авнаа. Тэгээд одоо эцэгчүүдтэйгээ ч гэсэн бид нар адилхан бас одоо энэ 3 гэрээ байгуулад тэгээ ингээд одоо 3-ын нэмхэн 4 хэлбэрээр хэлнийхээ бэлтгэлийг бэлтгэнэ, мэрэгжлийн чиг баримжаагаа олох нь тэгээ ингээд хувийн талаасаа нэлээд ингээд төгжөөд 3 жилийн дараа одоо хаашаа яаж авах нь тодорхой болсон ийм одоо хөтөлбөр. Тэгэхээр энийхээ хүрээнд бид нар одоо сая Японы 4 их сургууль, за Солонгосын 8 их сургууль, за одоо Тун утга Австралийн 2 их сургуультай бид одоо гэрээ байгуулах гэдэг энэ 6 сарын одоо 20 эднэр бид нар одоо явах гэж байна. Тэгээд яг энэ бол одоо бас яг тэр нэг дизайнчлал гэдэг байгаа бас нэг жишээ байж магадгүй. Тэгээд
Ер нь бол концепц нь бол маш ойлгомжтой тий. 3 жил сайхан хэлээ бэлтжиж, хувийн талаасаа бэлдээд өгье, мэрэгжлийн сонголтыг бэлдээд өгье. Тэгээ манайхтай гэрээтэй сургуулиуд дээр хамгийн доод нь 50% тэтгэлэг. За түүнээс дээшээ тэтгэлгийг аваад ингээд гадаадын одоо өндөр хөгжилтэй орнуудад өндөр боловсрол эзэмшээд ирэх гэсэн ийм концепцаа дээр 3 дээр 4 хөтөлбөр явж байгаа. Энийхээ үрээд бас түрүүний ярьсан тэр нээлттэй бодлого гэдэг байгаа тий. Хамтын ажиллагаа гэж нэлээд гол зорилгоо болсон эдгээрүүдээр бид нар ингээд хөгжүүлээд явж байгаа гэсэн үг. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн ер нь аль ч боловсролын байгууллагын төгсөгчд нь бол яг өөрсдийнхөө үндсэн бүтээгдэхүүн үр дүн гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэднийг одоо их ерөнхий боловсролын хувьд бол сайн ихтэй сургуульд ороо сайхан мэргэжил эзэмшээд ажил төрөлтэй болвол одоо бид нар сайн хүмүүс бэлтжээ гэж харах гэдэг. Яг зөв. Тэгэхээр гадаадын ихтэй сургуулиуд ярьж байна. Монгол дотроо бас ингэж хамтын ажиллагаа хийж байгаа сургуулиуд байгаа юу? Яг гоё асуултыг асуулаа. Бид нэр өнгөрсөн сая 4 сард одоо би нөгөө санхүү эдийн засгт ажиллаж байсан учраас санхүү эдийн засгийн сургуультай бид нар бас хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. За энэ одоо хамтын ажиллагааны гэрээний гол зорилго бол бас л яг Монгол сургуулийн одоо ахлах сургуулийн төгсөгчд за Монголын хамгийн шилдэг ихтэй сургуулиудад одоо яаж орж болох юм те эсвэл фаундейшн буюу одоо суурь хөтөлбөрүүд нь ахлах сургуультай бас яагаад хэрэгжиж бас болохгүй гэж те. Тэгээ тэр суурь хөтөлбөр одоо шилбэл төгссөн хүмүүс маань одоо их сургууль руу шууд элсэх юм боломжтой болж байгаа гэсэн. Тэр бид нар санхүү эдийн засгийн сургуультай гэрээ байгуулж байгаа одоо хөтөлбөр гэх юм бол одоо олон улсын нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн мэрэгсэн институттэй бид нар бол одоо гэрээ байгуулсан байж байгаа. Өөрөөр хэлбэл 3 жил 4 жилийн хугацаанд бакалаврын түвшинд байдаг бол за олон улсын одоо яг энэ нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн мэрэгжил гэдэг маань өөрөө одоо фаундейшн суурь хөтөлбөр маань бас яг энэ сургуулиуд дээр бас байж идэг. За олон улсын хөтөлбөрүүдээр ба жишээлбэл одоо Кембриж хөтөлбөр байж байгаа, Оксфордын хөтөлбөрүүд байж байгаа. Энэ дээр бол ерөнхийдөө ахлах сургуультай бас яг тэр бэлддэг. Гэхдээ санхүү эдийн засгийн их сургуультай хамтарч байгаа нь бол бас яг ийм одоо суурь фаундейшн хөтөлбөр байгаа. За тэгээд энийг бол одоо санхүү эдийн засгийн одоо олон жилийн туршлагатай одоо мундаг багш нар одоо манай ахлах сургуулийн хүүхдүүдэд бол хичээл орно. За тэгээд хэлний бэлтгэл нь бол бас мөн бас одоо гадаад мэрэгчлэн багш нар бас орохоор мэдээж олон улсын хөтөлбөр учраас одоо бүх хичээлүүд нь англи хэл дээр явагдана. Тийм учраас бид нар одоо хажууд нь заавал академик англи хэлийг одоо хавсаргаж өгч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг EBS дунд бол ерөнхийдөө general English бол дандаа ингээ ерөнхий англи хэл явж байдаг. Академик англи хэл бол бас арай өөр. Нөгөө мэрэгжлийн англи хэлүүдтэй ингэж одоо интеграц үүсч орж идэг учраас бид нар ахлахын ангийнхаа хүүхдүүд бас яг энэ ихтэй сургуулиудын академик англи хэлийг хавсарч оруулж байгаа гэсэн. Тэгэхээр нэг жишээ нь бол яг энэ ACCA Foundation хөтөлбөр байна. Ер нь та сургуулийн одоо сурагчтай тий яг ялангуяа хүүхдтэй зориулсан маш гоё хөтөлбөрүүдийг хийж байна. Хөгжүүлэх цөм хөтөлбөр, захлагынгийн хүүхдүүд төгсөөд дайр сургуульд явах тий тэрнийхэн бүрийн санхүүгийн асуудлыг хүртэл ингэ шийдсэн байна шүү дээ. Багшаа хөгжүүлэх тал дээр ер нь танайхан ямар хөө арга хэмжээ авдаг вэ? За багш хөгжил дээр бид нэр за одоогор бол нөгөө нэг түрүүний нөгөө холимог өмчийн гэдэг үгээр уучраад бид нар одоо яг улсын зүгээс тавигдж байгаа бүх одоо багшийг хөгжүүлдэг хөтөлбөрүүд гэж байгаа. Тэр хөтөлбөрүүд бол манай багш манай бүрэн хамрагддаг. За сүүлд бол одоо манайх дээр за нэг багшийн хөгжлийн жишээг одоо ярих юм бол те бид нэр school counseling гэж байгаа. Ер нь бол гадны одоо олон улсын сургуулиуд дээр гадны сургуулиуд дээр байдаг юм одоо job position байгаа тий. School counseling. Тэд нар маань яг үгээр түрүүн бид нэрээс 3 дээр нэмэх 4 хөтөлбөр гэдэг ахлахын дээр ясна. Тэгэхээр тэр хүүхдүүдийг яг 9 дугаар ангиа төгсөөд 10 дугаар ангид нь орж ирэхэд school counseling-ийн багш нар маань өөрөлдвөл тэр одоо хүүхдүүдийг одоо үлгэдэж аваад ямар мэргэжлэр явах гэж байгаа. За чиний ур чадвар чинь юу вэ? Аав ээж чинь юу гэж бодож байгаа? За ангийн багш чинь юу гэж бодож байгаа? За тэгвэл бүгдээрээ ингэж ярилцаж байгаад энэ чиглэлээр энэ сургууль руу ингэж явъя. За явахдаа яах юм? За одоо чиний левел чинь ямар байна? За левелүүд нөгөө хэлнийхэн левелүүд ингэж явж байгаа. За чи энэ левелээр давсуу даваагүй. Даваагүй бол чи дахиад ингээрээ ийм хугацаатай байна шүү. За 11 дээр ангидаа apply хийж эхэлнэ. Сургуулиуд руу apply хийж эхэлнэ. Apply хийхдээ эсээг ингэж бичдэг. Энэ бол нөгөө school counseling-ийн ажил бол одоо ахлах сургуулиудад маш чухал ажил байна. Тэгэхээр эднийг яхад бид нар сая одоо 3 багшаа бол бид нар бэлтлээ. Тэгээд 3 багш маань сургалтанд суугаад ерөнхийдөө бол яг энэ school counseling-ийн концепцийг бол нэлээд сайн ойлгоод ингээд авсан. За манайх дээр бол одоо дунд сургуулиуд дээр бол бас хэд хэдэн сургуулиуд дээр school counseling-ийн одоо
ажлууд бол нэлээд сайн явагддаг. За яг тэрний жишгээр бол хамгийн сүүлд бид нар бол энэ хөтөлбөрийг зохион байгуулсан. За манай хиймэл оюун ухаан дээр ихэд код зөвлөбөр бол одоо улирал болгоно байнга солонгосоос бол яг энэ одоо хүүхэдтэй ажилдаг. Яг энэ хиймэл оюун ухааны робот дээр ажилдаг. Энэ хөтөлбөрийг солонгостой хэрэгжүүлдэг багш нар маань одоо урилгаар ирээд манай одоо багш нарыг бол дандаа мэрэгжил дэвшүүлээд явж байгаа гэж хэлж байна. Ажлын байран дээр нь сайжруулаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Эцэг эхчүүдтэйгээ та хэд маань яаж харилцдаг? Одоо ер нь сургалтын үйл ажиллагаа чинь сурагч, багш, эцэг эхтэй энтертэйгээ бол бүгдөөрөнтэй гоё тулгын уран чулуу гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр эцэг эхчүүдийн хувьд та хэд маань ямар арга хэмжээнүүдийг тогтмол одоо авч явж байгаа юм? Манайх бас нэг одоо зохион байгуулалт нь одоо хүүхэд хөгжлийн баг гэж байна. Одоо яг одоо улсын сургуулиудын хүүхэд хөгжлийн багийг ярих юм бол тэр маань арай өөр одоо шилбэл одоо нийгмийн ажилд ингээд толгойлдог ч юм уу те ингээд одоо хүүхд хамгаалалт талаас ингээд ярих юм бол те. Хүүхэд хөгжлийн баг гэхээр шилбэл таны хүүхэд дээр ингээд сургуульд ингээд явхад хичээл орж байгаа за нэг 10-аад багш байгаа. Тэгээд ангийн багш байгаа. Сэтгэл зүйч байгаа. Нийгмийн ажилтан байгаа. Эмч байгаа. Тэг ингээд за удирдлага менежерүүд ингээд орж ирнэ тийм. Тэгэхээр яг энэ зохион байгуулалтыг бол бид нэр хүүхэд хөгжлийн баг гэж нэрлэдэг та. Тэгээд ангийн багшигаа бол хүүхэд хөгжлийн багийн ахлагч гэж нэрлэдэг та ангийн багшиг. Тэгэхээр яг энэ одоо хүүхэд хөгжлийн багийн ахлагч маань бол яг таны түрүүний хэлсэн одоо тулгын 3 чулууны концепцийг бол одоо барьж хооронд нь ингэж интеграц хийж зохицуулж явдаг хүн бол энэ хүүхэд хөгжлийн багийн ахлагч байж байгаа. Өөрөөр хэлбэл ангийн багш гэсэн үг. Тэр энэ хүн маань бол одоо эцэг их нь яагаад байгаа, сурагч маань яагаад байгаа, сургууль багш нар маань яагаад байгаа гэх тээ. Ингэж холбож өгдөг ийм одоо бас нэг өөрөөр хэлбэл дизайнчлал гэх юм уу те. Өөрөөр хэлбэл энэ тулгын 3 чулууны одоо нэг маань жоохон анхаарал сарних, жоохон алдаа гарах тийм ээ ингэх юм бол нөгөө нэг тулгуур маань дали чинь те. Тэгэхээр нөгөө хүүхдийн нэг асах гэдэг байгаа эрдэм мэдлэг төр чадрын гал нь өөрөө буруу тийш ингэ тасаад явчихна гэсэн үг те. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр энэ тулгын 3 чулууг базжих хэрэгтэй юм бол тэр хүүхд төгслийн багийн ахлагч байна. Хүүхд толгон дээр зөв үнэлгээгээ хий, зөв хэмжээ, зөв ярилцсан асуулгуудаа зөв яа гэх те. Тэгээ манай хүүхд төгслийн багийн одоо ахлагчийн үүрэг бол одоо шинэ жил болон за олон одоо нээлттэй өдөр бид 9 сарын 1 болгон дандаа нээлттэй өдрөлгүүд хийдэг. Тэгээ эсэгчүүдтэйгээ холбоотой байдаг те. Тэгээд одоо e-скуулийн одоо аппликейшнээр дамжуулаад бид нар бас эцэгчүүдтэйгээ маш юм ойролцоо гэж харж. Ер нь сүүлийн нэг 2-3 жил бол манай эцэгчүүдийн оролцоо бол нэлээд сайн өндөр болж ирж байгаа технологитойгоо уялдаа тий. Тэгээ хүүхд төгслийн багийн ахлагч бол манайх нар бас яг нэлээд өндөр үүрэг гүйцэтгэдэг. За сэтгэл зүйч бас байна, нийгмийн ажилтан багш байна. Бас байна. Эдгээр маань бол бас эцэгчүүдтэй одоо харилцаа тэднэртэйгээ нарийн одоо ойрхон харилцаатай байхад их өндөр үүрэг гүйцэтгэдэг. Ер нь таны юунаас харахаар Монголын сургууль өөрөө ингээд айгүй онцлогтой тий. Бусдтай ер нь ижилхэн биш байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нэг байгууллагын соёл нь ямар байдаг бол тий гэдэг юм бодол надад их төрж ин л да. Ер нь бол энэ бүхнийг явуулахын тулд дүрм журам гэхээсээ илүү ер нь нөгөө тухайн байгууллага дээр тогтсон соёл өөрөө ингээд хүмүүсээ удирдах, чиглүүлээд эцэг эхчүүдээ сурагчаа явдаг. Тэгэхээр Монголын соёлын талаар та ярил. Монголын бас л нэг онцлогтой учраас ингээд түрүүний одоо миний нэг ярьжсэн тэр монгончууд бол ерөөсөө яг тэр яг ажлын зарчмыг бол айгүй сайн барихыг хичээдэг. За ямар нэгэн одоо хувь хүн дээр бол нэгтүүлгүйгээр тийм ажлын зарчим ба ямар байх ёстой те тэрийг бол барих гэж хичээдэг. За тэгээд ерөнхийдөө бол яг байгууллагын соёл гэхээр зүгээр одоохондоо би зүгээр хэдхэн жилийн одоо туршлагатай явж байгаа учраас байгууллагын соёлыг миний бодлоор бол бүх хүмүүсийн одоо яг ажлын харилцааны одоо чиглэл гэх юм уу тэр маш нарийн ойлгомжтой байвал соёл нь өөрөө тогтмоор юм шиг санагддаг. Аль нэгэн газар ойлгомжгүй байгаад ирэх юм бол тэр маань өөрөө байгууллагын соёлыг багаар ингэж идчихэдэг те. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо яг удирдлагын гэх юм уу удирдлагын багийн түвшинд бол тэр зүйл хаана алдагдаад байна вэ те. Тэрийг яаж сайжруулж болох хаана үл ойлголцол гарч ийнэ те. Магадгүй энэ ч нөгөө байгууллагын соёлч өөрөө яг нөгөө хүний харилцаан дээр ингэж тулгуурлаж явдаг учраас тэр харилцааг өөрөө яаж зохицуулж байгаа юм бэ гэх те. Магадгүй одоо сая ярьсан тэр дүрм журам гэхээсээ тэр дүрм журмыг яавал ойлгомжтой болох юм. Мэдээж
харилцааг бол журмалж иж бол хүмүүс ингээд ойлгоно тий. Ямар нэгэн одоо үйлдэлийг бол дүрмэлж иж тий дүрм гаргаж иж ингэж бас ингэж ойлгомжтой болно тий. Тэгэхээр одоо яг нөгөө одоо хүн одоо засаглахгүй хууль засаглана гэдэг шиг тий. Энэ бол байгуулгын соёл дээр бол яг суурь бол яг дотоод дүрм журмууд бол байх хэрэгтэй. Тэрийг гаргаж ирээд энэ хүмүүсийн ажилтныхаа энэ нөгөө майнд буюу энэ тархинд хийхдээ яаж хийх вэ гэдэг их чухал юм шиг санаа. Ингээд явах юм бол нэг 4-5 жил дотроо байгуулгын соёл бол нэлээд сайхан тогтоод тэгээд ингээд ирэх болов гэж боддог. Мэдээж энэ дэр хүчин зүйл байгаа л да одоо зөв соёлтой одоо сэтгэл хангалуун байхын тулд нөгөө цалин юмуд орж ирнэ те. Нөгөө хувийн хөгжлүүд орж ирнэ, багшийн хөгжлүүд орж ирнэ те. Ингээд олон хүчин зүйлүүд байгаа. Гэхдээ яг байгаа боломжн дээрээ тулгуурлаад яг энэ соёлыг яаж бүрдүүлэх вэ гэдэг талаас одоо бид багаараа ингээд бас хилцээл явж л байна. Ер нь нөгөө боловсролын ялангуяа ерөнхий боловсролын сургалтыг ихтэй багш нар удирдлагуудын тоо айгу цөөхөн байдаг тий. Тэрэн дээр ер нь эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гэж байх шиг байна уу тий. Энэ талаар танаас сонирхож асууя гэж бодлоо. Яг хүүсийн хувьд бол ер нь бол ялгаа байхгүй. Гэхдээ яг манай эмэгтэйчүүд маань деталь юмнуудыг маш нарийн олзуурах ингэж олж хардаг. Тэр хэмжээгээр одоо боловсролын салбар өөрөө бас энэ нарийн деталь юмнуудыг их олж харах хэрэгцээ байдаг учраас манай эмэгтэйчүүд маань маш өндөр байр суурьтай явдаг. Дээрэс нь одоо яг эрэгтэй хүмүүсийн хувьд бол бас л хүн болгон мэд магадгүй ингээд том зургаар нь ингээд хардаг те деталь юмнуудыг нэг анзаардаг гэдэг ч юм уу. Тэгэхээр миний бодлоор бол яг энэ хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ажилчид ер нь хоорондоо яг саяын хоёр зүйлээрээ одоо сайн одоо интеграц гаргаад те сайн одоо холбогдоод ингээд ажиллах юм бол боловсролын салбарт маш өөрчлөлт гарах болов. Өөрчлөлт хийгдэх байх гэж бодож байна. Яг эрэгтэй сайн, эмэгтэй сайн гэж хэлэхээсээ илүү те хамгийн гол нь хамтарч л гарвал их гоё гарах байх гэж бодож байна. Тийм тий багш нарыгаа бас айгүй том зургаар нь манлайлаад явна гэсэн үг шүү дээ. Эмэгтэй захирлууд тий. Эмэгтэй захирал бол илүү нарийн деталь юм дээр нь бас тэгээ нөгөө дэмжээд те нарийн юм мэдээд явсан. Эмэгтэй одоо хүмүүсээ зүгээр л одоо түрүүний миний ярьсантай ганцхан л нэг юм байна. Хувь хүн ерөөсөө ярихгүй яг нарийн деталийн анзаарж байгаа шиг тэргээ зүгээр яг ажлын зарчим л олоод харчвал тэр энд хэн хийж байгаа, яаж хийж байгаа, хэн нь бол нэг юм байна. Тэр нөгөө яг удирдах байгаа эмэгтэй хүмүүсийн хувьд бол яг зарчим нь яг асуудал нь яг хаана байгаа даа гэдгээ олоод харчвал энэ эмэгтэй хоёр нийлээд хүүхдэд бол нэлээд өндөр бүтээмж өгөөж өгөх болов гэж би боддог. Хоёулынгийн ерөнхийдөө яриа бас дуусах тийшээ хандж байна. Тэгээ таны хувьд одоо бас Монголын боловсролын салбарт гарч ирж байгаа гоё эерэг зүйл нь юу вэ те? Бусад энэ салбартаа ажиллаж байгаа удирдлагуудаа, багш нартаа, эцэг эхчүүдэд гоё уриалга хэлээсэй гэж хүсэж байна. За уриалгын хувьд бол бид нар түрүү ярьсантай түрүүний одоо би яг 2 жилийн өмнө орж иж байхдаа толгойн 3 чулуугаа ярьсантай өөрөө чинь түрүү яг толгойн 3 чулуугаа хэлэхэд бүр аюу юм гоё санагдчихлаа. Яг тэгэхээр одоо бид нар хүүхдийн одоо нүдэнд гал те тархинд нь одоо юм мэдлэг бүтээх гэх те амьдралд нь юм зүүн хандлага ингээ бий болох гэдэг ингээд бид нар хичээж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ боловсролын салбарт нь хүүхдийг тойрж байгаа бүх хүмүүс яг энэ үн цэнийн сайн ойлгоод энэ оролцогч талууд өөрсдөө аягүй сайн оролцоотой байгаад өгөөч гэдгийг хэлэх гээд байна. Тэгж чадах юм бол бид нар хүүхдийн одоо нүдэнд нь гэрэл асааж чадна те. Ер нь бол олон улсын түвшинд одоо хүлээн зөвшөөрөгдөх ийм боловсруучийг бид нар хамтдаа гаргаж чаднаа. Одоогийн зүгээр зарим юм дээр яг зарим эцэг эхчүүд би ч гэсэн өөрөө магадгүй алдчихж магадгүй. Тэр маань юу гэхээр яг нөгөө хүүхдтэй ингээд одоо эцэгхийн анхаарал тэ эсвэл багшийн анхаарал, эсвэл удирдлагын анхаарал, сургуулийн анхаарал гэдэг энэ гурван зүйл чинь гуруулаа яг юм тулах шиг ингээ байх ёстой шүү. Нэг нь л битээ ингээд сулраасаа гэдэг л юм бодолтой байдаг. Тэгэхээр одоо яг энэ бүх боловсролын салбарт оролцогч талуудад бүгд нь одоо яг бүгдээр аягүй сайхан ирээдүйн төлөө хамтдаа ажиллая гэж хэлмээр байна. Тэгээд төсгөлд нь одоо манай сургууль 2 жилийн өмнө одоо стратеги алсын хараа бас ингээд шинээр бид нар одоо гаргасан байж байгаа. Энэ маань юу гэхээр суралцгүйг эрхэмлсэн дэлхийд өрсөлдөх чадамжтай Монгол иргэнийг
бэлтгийе гэсэн ийм алсын аргатай байгаа. Тэгэхээр суралцгуу гэдэг маань өөрөө багш орж байгаа, суралцагч орж байгаа. Ингээ сая орцтой бүх орж ирж байгаа. А дэлхий ихээр ойлгомжтой тий. Хөтөлбөрүүд нь орж ирж байна. Одоо өсөлтөх юм талбай нь орж ирж байна тий. А Монгол ихээр бас ингээ ойлгогдож байгаа. Тэгэхээр яг энэ гурван одоо төлхөр өгөн дээр тулгуурлаад манай бол алсын арга ингээд тодорхойлогдсон байгаа. За баярлалаа. Та бүхний ажилд болон таны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Үргэлжлүүлсэн маш их баярлалаа. За баярлалаа. Айгуу гоё подкастт орлоо. Ингээд таны бас подкастын гоё эрэг зүйлд нэвтрүүлэхэд бас өндөр амжилтыг хүсэж байна. За маш их баярлалаа. За